За, үйл үгийн араас аюу залгадаг дүрм маань одоо цаг болон дандаа үргэлжилдэг цагийг илэрхийлдэг дүрм байгаа. За, жишээн дээрээс авч үзье. Энэ яагаад хэв болж хуурсан бэ гэхлээр багш нь одоо ялгааг нь тайлбарлаад өгье. Аюу ямар үед аюу залгаж юм бэ гэхлээр чадаа гэдэг үгэн дээр даагийн өмнө а их шиг орсон байгааз а их шиг болон оо их шиг орсон тохиолдолд аюу залгаа. Тэрнээс бусад ихшгүүд орсон тохиолдолд оюу залгахад л болно. Тэгээ хөнгөө хэв маань хөнгөө хадаа гэдэг үндэстэй тийм үү? Тэгсэн чинь энэ нь дүрмийн бусаар хөнгөө хадаа маань хөнгөө хэв болж хуурдаг байгаа. Хөнгөө хэв болж хуурдаг байгаа. За тэгэхээр хэдүүлээ дасгал ажлуудыг хийж үзье. Сайн байна уу? Хийж багш маань манай АИДУ классын 3 сарын 28 болон 30-ны бүх шатны ангида эсэлт авч байна. Суудлын та хязгаартай тул та бүхэн маань яараарэ АИДУ класс дээр уулзъя баяртай.